Хичээлийнхаа дараагийн хэсгээр Google Earth програмыг ашиглан хэрхэн анхан шатны судалгаа хийж болох талаар үзье. За судалгаа хийхин тулд мэдээж судалгаа хийх газрынхаа байршлыг мэддэг байх хэрэгтэй. За хэрвээ судалгаа хийх газрын чинь байршил тодорхой бол search цонхон дээр судалгаа хийх газрынхаа байршлыг зааж өгнө. За багш нь бол Улаанбаатар хотод байрлах Чингисийн өшөөний талаар Google Earth програмыг ашиглан судалгаа хийж үзье. За Улаанбаатар руу зааж ирлээ. За ингээд газрын зураг харж агаад төв талбай, Чингисийн талбай байна тий. Сүхбаатарын талбай. За энэ бид нар одоо хэрвээ та бүхэн Улаанбаатарт очиж үзээгүй эсвэл Чингисийн өшөөн дээр төрийн ордонд очиж үзээгүй бол багш нь байршлын энэ дээр тэмдэглэе. За биччихье тийм ээ. Чингис хааны өшөө. За байршлын бид нар давхар харах боломжтой байна. За энэ дээрээс өшөө дурсгалыг илэрхийлсэн зүйл байна уу? За зүгээр энэ зогсож байгаа хүнээр тэмдэглэж тий. За ок. За ангингууд судалгаа хийх газрынхаа бид нар нэгдүгээрт координатыг мэдж авч чадлаа. За мөн ямар байгууллагуудын ойролцоо орчдгийг мэдж авах боломжтой. За жишээлбэл энэ төрийн ордны хоёр талаар явж байгаа гудамжны нэрслийг мэдэх боломжтой байна. За X сургууль стрит буюу их сургуулийн гудамж. За энэ монголоор хүчсэн байна. За нөгөө талд нь Чингисийн өргөн төлөвч. За тэгэхээр төрийн ордны баруун талаар Чингисийн өргөн чөлөө гэсэн гудамж байдаг. За зүүн талаар нь их сургуулийн гудамж байдаг. Урд талд нь Сүхбаатарын талбай. За ийм анхдагч мэдээллийг цуглуулж болж байна. За цааш нь үргэлжлүүлээд плэсцийг төвчүүлэхээр ямар газрууд энэ ойр хавьтанд байгааг байгууллагууд байгааг харж болж байна. За Ла Кабино лоонж гэж байна. За Чингисийн өшөөнөөс зүүн урагшаа. Одоо энэ дээр хэмжилт хийж үзье хэдүүлээ. 1 метрлөө шилжүүлнэ. Лайна сонгоно. Шууд чулуун замаар алхаад очих юм бол ойролцоогоор 137 м. 137 маш ойрхон цаа соёлын дүүргөө байна. За энэ дээрээс гараад галерей Улаанбаатар орох юм бол мөн шууд одоо заагаар нь хэмжих юм бол ойролцоогоор 122 м. Гэмчлэнгээр бид энд хэмжиж болох. За тэгвэл мөн Чингис хааны өшөөнөөс одоо 100 м-ийн эргэн тойронд радиустай ямар газар байдгийг мэдхийн тулд эсвэл 200 м ч гэдэг юм уу, километр ч гэдэг юм уу гэж татчих болно. За рулер хэсгийн circle-ийг сонгоод Чингис хааны өшөөн дээр тойргийн төв тэмдэглээд за ингээд 150 м. За жоох ихсгэд үзье л дээ те. За 200 За 250 болгоод үз тэ 249.6. За багцаагаар юм байна. За хадгалж хэд юм бэ? За ингээд харангууд Чингис хааны маань өшөөнөөс эргэн тойрон 250 м-ийн радиус дотор G25 гэдэг одоо дэлгүүр байна. Монголын үндэсний музей байна. Галерей Улаанбаатар байна. Соёлын төвөргөө байна. За Дуур бүжгийн эрдмийн театр байна. I Loft гэдэг газар байна. Туушин Интернэшнл гэдэг газар байна. Монголын театрын музей байна. За Хүмүүлгийн ухааны их сургууль хэсэг байна. За төрийн ордон байна. За гэх мэтлэнгээр бидний судалгаа хийж болох нэ. За хэрвээ бид нар одоо танихгүй хотодтой танихгүй газар за ялангуяа гадаадад очих юм бол Google Earth болон Google Map програмыг ашиглаад одоо яг байгаа миний байгаа газраас
эргэн тойрон ямар хамгийн ойрхон очиж үзэх боломжтой газруудыг бол ингээд хурдан хугацаанд судалгаа хийгээд үзчих боломжтой. За мөн энэ дээр бол бид нар нөгөө полигон болон пат буюу шугамд өрсүүдээ ашиглаад за энэ дээрээс хаашаа явж болох уу гэдэг ингээд гудамжны дагуу зураад төлөвлөөд эннийхээ уртыг метр, километр, майл юу гэдэг юм те тухайн оронд хэрэглэгддэг нэг зэрэг хэрэглээд за энэ жишээлбэл Чингис хааны гишүүнөөс за энэ хадгалж тийм ээ. За энэ хаа хүртэл явж Тэнгис кино театрын уртлын уулзуур. За энэ Тэди төв энд хүртэл алхахад яг энэ замаар алхахад бол 1000 орчим метр буюу ойролцоогоор 1 км. За 1 км гэдэг бол хүний хэвийн хурдаар цаг 5 км алхах гэж тооцдог бол 5-1 цаг буюу ойролцоогоор 12 минут алхах нэ. Тэгэд ингээд тооцоолох хийх боломжтой. За гих мэтлэнгээр Google Earth програмыг бол бид нар тухайн объектыг судлах, орчин тойрныг судлах, байр суурийг судлах гих мэтлэнгийн анхан шатны судалгаанд ашиглаж болох нэ. Амжилт хүсье.